Өртөө өдрийнхөө талаар влог хийсэн бичлэг хийгээгүй юм билээ. Хийж байгаагүй. Өнөөдөр бичтэй мүү гэж бодож байна. Тэгээд эхнээс нь дуустал хамт хийж чадахгүй би бол чадна. Эхэлцгээе. За гүйчээд болцъё да. За гүйлээ. Гүүхээс өмнөх царай. Үсний дараа. Гэтэ нэг амар улаасангүй. Гайгүй байна. Одоо жоохон дээс үсрэг тхий. Тэгээд жоохон сонголтын сул хийгээд явлаа. Тэгээд биш дээ. Нэг ийм гоё дасгал хийх юм. Цэцэрлэг төрөлөн мөрөлөн өдр байх амар гоё юм аа. Одоо энэ өвөө юм нэр гольф тоглож байгаа байхгүй юу? Тэгээ би одоо ингэ алхаж байна. Одоо юугаач бичгэв. Юугаач ярих вэ? Гэртээ ороод болцъё. Хэрхэн энэ төр төрхөөс ийм болох вэ? 10 цэсээ төрхий. Тэгээд өнөөдөр ерөөсөө ганцаараа пикник хийгээгүй, хийж байгаагүй өмнө өөртөө хамтдаа байсан байгаа тэмц юу хийе гэж бодоод пикник хийе гэж бодоод тэгээд одоо гоё нөрөө бодоод үсээ гоё буугаад гарлаа. Би яагаад жоохон юмсал яриад байгаа вэ гэхээр энэ төлөө өрөөнд хүн унтж байгаа болохоор хамаагүй чанга арчлахгүй байна. Тэгээ би нэрээ удахгүй Монгол явж байгаа. Тэгээл өрн гэртээ очиж сайхан эмнэлэг домлох явж нэг өвдөж авдаг байгаа юм аа үзүүлээд тэгээл ирээ гэж бодож байна. Хэдий Японд ингээд амар мондог эмч нарын сайн эмнэлэг нь ингээд сайн гэсэн тийм имиж дүр төрх бодол хүмүүсийн донд байдаг ч гэсэн намайг ингээд өвддөг юмнууд юм аа ингээд хэцүү байгаа юмнууд юм аа ингээд үдчих зүг зүгээр ингээд хахаар амар хэцүү. Тэгээ би өөрөө тэгээд ингээд тэр чинь зохиогоод ингээд хүчээр өвдөхгүй шүү дээ. Тэгээд зүгээр яна ямар ч судал алга ингээд идэг эмч нар нь ер нь ямар ч эмнэлэгт үзүүлсэн. Сайхан их хорондоо очиж гэртээ харж амарч умраад тэндээ нэг эмч өмчт үзүүлээд бичлэгээ интервью хийж аваад ирээ даа гэж би бодоод байгаа юм. За ингээд хөмсгөө зурлаа ёо. Бичлэг хийх үедээ хөмсгөө зурж байгаа нь зурхаар аягүй жоохон далий зурчдаг юм аа. Яа энэ стил амар төвлөрөл шүү тий. За одоо хүрээчтэй. Хүрээд гэл зураачтэй. Ер нь бол охтуудаа эмэгтэйчүүдээ охтуудаа нүрээ их бодснараа биш өөртөө тохирсон тэр бодолтыг л хийх юм бол чи хамгийн өөр харагдаж шүү заяа. Хөнкөөн бор өнгөөр ингээд өгчий. Энэ хараа охтуудаа энэ юу сормосны бодог айгу гоё юм билээ. Яагаад гэвэл ингээд өсөх байхгүй юу? Нэг хараа төмөр. Тэгээд энэ одоо төмөр нь энэ завсраараа ийм завсартай. Тэгээд сормосыг ингээд завсраар нь оруулаад надад ингээ юунд хаалгаж байгаа гэхээр өсгөө болохоор айгу цэвэрхэн бодогдоод би тийм нэг том өстэй сормосны бодог жоохон төвхтэй. Дээрэс нь би сормосоо бодох айгу дургу байхгүй юу? Тэгсэн чи энүүгээр бодохоор яамш төвг байхгүй. Өө эхлээд нэрээ сормосоо дэрвэл хийн штт. За дэрвээсээ ингээс ботъё. Уг нь бол аяйгүй хөөрхөн юм сормос байгаад байгаа ч надаа. Даанч өөрөө ингээ жоохон бодох дургу. Тэгээ өгчөд хөөрхөн байгаа ч тий. Хөөрхөн болоод ирж байгаа ч тий. Нэг юм класс байгаа байхгүй юу? Би ер нь юм өнгөлөгчөнд айгуу дуртай. Энэ өнгөлөгчөөрөө миний өдөр тутмын бодолд бол ер нь ингээд болоо. Гол нь арьсаа гоё цэвэрлээд гоё арьсаа арчилдаг байхад сансаа цэвэрхэн харагдаж. Манай ээж минь дандаа тэгж хэлдэг байхгүй юу? Байгаль орчинд хүн өөрийгөө цэвэрхэн авч яваад байгаль орчноо цэвэрлээд өөрийгөө цэвэрхэн авч явахад аяндаа ингээ бүх юм дээшээ бүтэж явна гэдэг. Ер нь тэгдэг байсан. Тэрийг би ер нь сүүлд одоо л ер нь том болоод ухаан суугаад л ер нь ойлгож байна. Тухайд гэр оноо цэвэрлэн гэдэг гээл өглөөлөө загнуулдаг байсан. Одоо бодоод хахад гэр оноо цэвэрлсэн өөрийгөө цэвэрхэн авч явдаг хүн бол бүх юм нь ер нь бүтэж гоё дээшээ гэгээлэг өөрийг нь ч гэсэн гоё юмнууд тойрж оюун бодолч гэсэн гоё гэгээлэг цэвэрхэн байна. Тийм болохоор гэр орноо цэвэрлээд өөрийгөө гоё цэвэрлээд явж байгаарай. Энэ бол хэсэгэн хугацааны зөвлөгөө байлаа. Энэхүү влог маань Unitel-ийн U брэндтэй хамтарсан бичлэг байгаа. Өнөөдөр бол мигмар гараг буюу U Day. Хэрвээ чи 14-с 23 насных тэгээд U брэндийн хэрэглэгч бол өнөөдөр заавал нэг стата аваар. Яагаад гэвэл 2 дахин үржигдэнэ гэдэг байгаа шүү дээ. 2 дахин үржигдэнэ. За хуцаа өмсөөд ийм хөцтэй. Тэгээд гэрсээ гараад явтыг. Одоо дэлгүүр орж идэх юм авчаад тэгээд гоё саллах газар авчина.
буцаад үзье. Шалтгаан. Би сүүлийн үед ингээд өдөр болгон нөгөө талархаж байгаа зүйлсүүдээ ингээд бичээд байгаа. Талархлын ийм дэвтэртэй байгаа байхгүй юу? Тэг хүн чинь амьдралд ингээд ямар олон ийм талархах зүйлс ийм баян байдгийм бэ? Аяйгуу баян. Хүн чинь аяйгуу баян юм биш үү? Хэрвээ чи ингээд ийм талархлын дэвтэр гаргаад ингээд бичдэггүй болвол яг одоо шууд хуудсын нэгээл өнөөдөр чи яг юунд амар гой талархаж чинь? Чи юунд их баярлсан бэ? Юу байгаагаараа чи аз жаргалтай байна? Ийм гоё зүйлсүүд байгаад баярлаа, талархлаа гэд нэг 3 зүйл ингээд бичээрэй заяа. Өдөр болгоны 3 зүйл бичээд жишээлбэл өнөөдөр би ингээд өөрийгөө хайрлаад эрүүл хоолсондоо үнэхээр баярлж байна, талархаж байна. Би өөртөө талархаж байна ч гэдэг юм уу те. Тэгээд ингээд бичээд ахаар хүний сэтгэн бодох хувийн оюун бодол, энерги шал өөр болно заяа. Айгуу гоё болно. Тэгээд ингээд гоё зүйл бодож, юмд талархаж чам руу гоё зүйлс ирнэ. Чи тэрийг ингээд бодоороо за. Бүр нэлээд хэдэн жилийн өмнөөс би харж ирсэн талархлын дэвтэр гээл дэвтэр өнө хүмүүс улаан дэвтрээр барьж аваад идэг. Тийм харж ирсэн ч гэсэндээ өөрөө ингээд хэрэгжүүлж үзээгүйсэн. Хэрэгжүүлж үзээд бичээд яг жигнэсээ бичээд ингээд яваад тах тусам миний амьдрал ямар юм баян байсан юм бэ? Ямар гоё олон юм талархах зүйл ихтэй. Ямар гоё баялаг, ямар гоё юм бэлхэн юм бэ гэдгийг ингээд мэдэрч байгаа байхгүй юу? Тэр ингээл өдөр тутмын завгүй амьдрал маргаашийг бодсон, ирээдүг бодсон ингэж явсаар хагаад нэг л мэтгэд завгүй өнгөрсөн хүний амьдралын цаг хугацаа. Одоо болохоор нөхөр бит хоёрын маань амьдарч байгаа Герман ингээд дахиад 12 сараас өмнө дахиад нүүх шаардлагатай байгаа байхгүй юу? Бит хоёр яг өөрсдийнхөө байранд орж чадаагүй. Яагаад гэвэл жоохон байрны асуудал гараад яг орох гэсэн байр маань цуцлагдаад тэгээд одоогоор түр ингээд айлт байгаа байхгүй юу? Тэгээд ингээд хуучин гэрээ айгуу санаад жижигхэн ч гэсэн амар хөөрхөн байсан. Тэрэнд айгуу гоё ингэж талархаж баярлаж хүлээж авдаг байсан. Тэгэл хүн юм биш үү ингэж баярлыг ивэл юунд ч баярлж болдго юм билэ. Хүн уурлыг гуниглыг ивэл бас юунд ч уурлж гуниглж муухай ингэж сөрөг болж болно. Энэ бүгд сэтгэлд байгаа. Бүгд сонголтонд байгаа, бүгд сэтгэлд байгаа. Яг гоо жоохон юмд баярладаг гэдэг байгаа юм. Яг үндэ бол тэр чинь жоохон юм биш шүү дээ. Гоё амттай хоол идэх, хүнээс нэг шоколад авах. Хүнд нэг тос хүргэх, жижигхэн тос хүргэх ч юм уу те. Жоох юм биш аахгүй юу? Жижиг юм шиг, жоох юм шиг боловч энэ гоё хэсгүүд чинь бидний амьдралыг ингээд нийлүүлээд тал талаасаа нийлүүлээд бий болгодог зүйлүүд шүү дээ. Ингээл хараад үзээрэй заяа. Бид нар ингээд хажуугаар амар олон гоё тийм баярлаж талархаж амьдрах, баярлах хэвээр зүйлсийг зүгээр л хажуугаараа өнгөрөөгөл ямар ч үн цэнэгүүгээр зүгээр ингээл өнгөрөөгөл идэг. Тэрийг олж харах тэр мөчөөс эхлээд чиний амьдрал амар аз жаргалтай болно. Тэгэл энэ бичлэгийг үзэж байгаа чи ямар гоё амьдралаар, ямар гоё хувь тавилангаар ингэж амьдарч байгаагаа бодож үзээд, баярлаад, талархаад, гоё талархаж байгаа зүйлээ бичээрэй. Бичлэг хийж байгаа болохоор ингээд одоо уцтайгаа яриад ингээд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ганцаараа биш, та нартай ингээд салхилчлаа өнөөдөр. Дараа нэг ямар ч бичлэг хийхгүй зүгээр ганцаараа гарч ирээд гоё ингээд бодлоо зэгцлээд бичнэ. Японд ингээд гоё юм нь шүү дээ. Ийм гоё ийм орчинтой цэцэрлэг төрөлийн ийм юмтай байхаар ёо гоё юм а дуракууд нэр манай Монгол даанч цаг агаар уур амьсгал нөгөө нийгмийн асуудал стресс ихтэй ийм болон ч гэж үдий ах дөө Монголд очиод гоё гэрийнхандаа гоё хоол хийж өгөндөө. Тэр яг зураглал надад айгүй гоё нүдэнд харагдаад байгаа байхгүй юу? Бүүндээ согоод гоё хоолоо идж байгаа. Тэгээ би одоо гэртээ очихороо гэрийнхэндээ зөндөө гоё хоол хийж өгөндөө гэж бодогч юм. Уу яагаад ингэж амар сүнэн хөлбөс гарах гэдэг юм бол өнөө маргаашгүй миний сарын төвдөг ирэх гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингэж байгаа юм болоо. Одоо ингэж багахаас хойш ээж ингэж нэг ч өдөр ингэж баг амралтгүй ингэж амар хичээгээл ажиллаад ингэж үр хөвгүүдийнхаа төлөө миний төлөө ингэж явсан. Тэгэл одоо ингэж хөгшрөөл хүчин гэж бодохоор амар тийм ингээ хорвогийн зам ч гэсэн тий амар тийм харамсалтай санагдаад байна. Энэ хүн ингээд өөрийнхөө амьдралаар ингээд амьдрч үзээгүй юм шиг ингээ хүний төлөө байсаар хагаад ингээ хорвоогоос явчихна гэхээр надад амар харамсалтай байдаг. Хүүхдүүд мал болж ивэл яах вэ? Ээж нь өстэй цоглог штэ. Юу ээж нь өстэй нэр зүгээр хэл. Би ээжигээ дагуулад гоё аялаад би тэгж юмаар
Яагаад тэгж амар хичээж амьдрсан юм бол ээж маань. Хангалттай ээжих ачиг хариулж амжаагүй ингээд нэг өөрөө ингээд төөрч бүдчиж ингэж явж байхад ээж маань ингээд асуурчихгүй дээ гэд бодохоор амар хэцүү байдаг. Үйлмэр байгаа үед ер нь боловсоо барьдгүй. Ээжийг амар гоё эрхлүүлээл гоё аяллаар авч явж байгаа. Ингээд хүмүүс эдрийг харахаар амар ингээд би ч гэсэн ээжийг ингээд авч явнаа гэд ингээд боддог ч гэсэн өнөөдрийн байдлаар бол би чадахгүй. Ээж маань одоо энэ бичлэгийг үзэхгүй л ахал та. Гэтэ ээж би таныг жаргана. Яа би өөрийгөө яах вэ? Уйлж хагаад гинт энийгээд би галзуу байгаа. Телевизийн нэвтрүүлэгт орж байгаа юм шиг гинт санагдаад өөрийгөө шоолоод инээчлээ. Ёо ястай нэг. За сарын тэмдэг ирэх байгаа юм ихтэй хүмүүс ойлгох байхаа. Өнөө орой эсвэл маргааш миний сарын тэмдэг ирнэ. Гормоноос болоод ерөн сэтгэл санаа аюу хямарж өөрчлөгддөг. Бас давхар гэрэх нэгээ бодоод ээжигээ бодсон чинь аюу уйлмар санагдчихлаа. Ээж би тэнийг жаргаана ахтай. За ингээд минь ээж тандаж юу хэлмээр гэсэн чи. Ээж би тэнийг жаргаана тэгж байгаа юм шиг. Яа. Ер нь бол тэгээ уйлах бол зүгээр л сэтгэлийн хөдлийн нэг илрэл байхад битгий тэгж уйлах үедээ ер нь улимсаа барьж ингэж битээ уйлж гараа. Заяа сайхан ойрлж уйлаад уйлмаар байвал дарбайтал уйлж явах хэрэгтэй. Нэх гоё тайвширсан гоё мэдрэмж төрчлөө. Тэг бичлэг эдэтлэхдээ уйлж байгаа хэсгээ бараг хасчих магадгүй. Ёо. Ээж би тэнийг жаргана яхав чи. Та нараас ингээд уйлж явах үедээ хаяа ингээд гинт инээдгүй юу? Наваа ингээд уйлж явах үед манай хоёр дүү яг миний доотлон дүү нааг амар инээлгээд за. Ёо. Надаа яг нэг тийм бичлэг гэдэг байхгүй юу? Ингээд амар уйлал гомдоол ингээд уйлж исэн чи нааг инээлгчдэг байхгүй юу? Тэгсэн чи би ингээд уйлж ястаа гинт инээнгүүтээ нөгөөтгөө уйлж байгаа юм шиг болох гэж ингэж гэсэн. Хүн зүгээр 50 уйлуулчаач гээл би. Тэгээд батж уйлж байлаа. Ийм гоё газар би сая сууж байгаад явж байна. Тэгээд ингээд уйлж жагаад орж ирээд хоолоо хийчээд YouTube-аа бичлэгийг эдитлээд тэгээ нөхрөөгөө экин дээрээс тосч аваад битээр хоолоо идчихээ. Тэгээ бас ингээд хийх ажлуудаа хийж агаад одоо орой алхалтаа хийгээд тэгээд одоо ер нь оройн 9 өнгөрж байна. Тэгээд өнөөдөр 2 дахь өдөр надтай хамт байсан та нартаа баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Сайхан өдрийг өнгөрүүлээрэй. Энэ хүртэл үзэж өнөөдрийн маань хамтдаа өнгөрүүлсэн та нартаа баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.